Би урд өмнө маш олон нэвтрүүлэгт орлоо. Энэ удаа эдрийг нэвтрүүлэгт орсон. Үнэхээр надад таалагдсан шүү. Миний сонголт эдрээс хом парти. Тэгвэл дундуур нь график явна. Эдрээс хом парти. Таны байсан залуучуудын нэвтрүүлэг. Бүгд хоолтой. Тэгээд дуусангууд дахиад арсан мөр бэлэгтэй хоолтой. Ийм уух идэх юм хангалуун. Эдрээс хом парти. График явна. Дуусангууд таач бас ороорой. Дисма гэдэг энэ сайхан эмэгтэйгийн царайг өглөө болгон мандах нартай хамт харсаар байгаа дассан байлгүй дээ. Миний Монголын ард түмэн. Одоо та бүхэнд Дисмагийн санхүүгийн гайхамшигтай зөвлөгөөнүүд Facebook-ээр хөврөн хүрдэг үлээ. Би жижиг гэсэн бэлчээр маш том хүн шүү. Монгол нийтийн дэлхийн хэмжээнд түүнийг мэддэг болсон. Малта ард руу та нар очиод үз. Захын хүний жижигээ гэдээ андахгүй дээ. Зогтой жижигээ хоёр бол бужигнуулдаг Монголын sitcom comedy-гийн god байгаа. Үнэхээр нэрэндээ таарчихсан төгс эмхтэй. Загвар өнсөж төгс. Түүнийг үлгэр дүүрээд болгодог мянган Монголын охтууд байдаг Instagram-ийн god-уудын нэг. Театрын одноо гэдгээр олон далдартай драмын театрын жүжигчин одноо олон гоё киноны дүрүүдээр бид бүхний зүрх сэтгэлд шигдэж орсон ийм сайхан бүсгүй бид бүхэнтэй хамт байх нэ. Жижиг цогтоо хоёрын нэр хамтдаа явдаг. Цогтоог дандаа жижиг гэж андуурдаг шүү. Монголын залуучуудыг үзэх дуртай олон гоё киног араас нь яг TikTok хийж байгаа юм шиг амархан хийдэг. Энэ залуучуудын creative сэтгэлгээ өнөөдөр манай шоуг чимэх болно. За нас нь юу UBKB Excel захиалсан шүү заяа. Одоо удахгүй яваад чинь. Зүр үүднээс ч аав за. Зүр үүднээс нь аваад бөмбөрүүлээл аваад явна заяа. Хүлээж гараа үгүй. Nice. За шоуны хувцыг өмсөд өнөө орой dope party. UBK бодохгүй үтэн дээр ирнэ. Let's go. Жижиг цогтой хоёр чи ерөөхдөө баг нэг юу юм бэ? Утасныхаа бичлэгийг нийлүүлж байгаа л нэг 40 минут болгоод киног цацчихсан юм шүү. Тэр нь шууд сүм те. Яасан. Тэрнээс хойш муу сантим хилээ залгицсан юм санагдаад байгаа өөр юм те. Нэг авто загнуулсан амар эвгүй байсан л та. Би цавцыг нэг хитимээ зориулж авсан яасан бүр. Юу таахгүй. Цамцын ингээд гоё явчих юм уу? За одоо явчихлаа. Зөвхөн малгай чи хэд юм бэ? За энэ малгай бол киноны малгай юм байна. Байдал жил дээрээс авсан. Энэ бол их дэлгүүрээс авчихсан цаг чинь 35 байна уу тэр 35 сая юм байна тий. За юу цамц нь хэд юм бэ? Цамц нь. За энэ айгу үнэтэй нэ. Versace шинэ коллекц. Versace-гийн юу? Versace тий. Шингэрлэх. Ганц нэг гоё. Үнийг хэлээд яваа. Зориулж байгаа. Ууса Шангрила байгаад очаарч. Өмнө хэдэн бинд орсон чи яг 210 дээр яацсан. Ядаж гар утсаадгүй. Гар утсвал тэдэн саяг нугалчих гадаг. Гар утас хүслээд өгцөөсөн. Юунууд ба яг худлаа хэлчихэл хүмүүс чинь тэнийг биш мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд бүр яалч 210 дээр тран гээд 210 гээ гарцгаар мангар юусаа орон зайраа яриад өгч устгаж чаач. Яг тэгсэн шүү дээ. Ийсэн өмдний юун дээр шашхан дээр шишин даа гэвчихсэн. Нөгөөдгөө гараараа даа. Нөгөө кайч тэрүүгээр яваад идэг хүүрч. Наашаа ордохгүй гээд. Алтан нар нэр ямар сайхан байна. Уучлаарай учрлаа. Urban Talk-с 2 дахин хэлвэн. Уужид хэмээрээ Urban Talk-с 2 дахин хэлвэн. Уучлаарай учрлаа. Хаанхан тогоочд вэ?
Аль рестораны дагууч. Одоо энэ YouTube Palace гэдэг нэг юм нэгдэж байгаа. Тэрний Юу ч балаасаа. Palace тий. Юу ч балаас уу? Тий. Тэр амар гоё юм нэгж идэж нэрээ. Хаана гэдэг мэдх юм уу? Орангааны тэнд. Урангаан харин тий. Тэгээд бараг л 13. Манай Френцлиг тэн дээр ийгдэж байгаа байхгүй. Идрах мэдрах заалын яаж байгаа байхгүй. Спорт заал нь үнэн солиотой. Эргэмөнд үзэгчтэй ингээд хэрэгтэй юм парад гэдэг идрээс сон парад. Эхэлсэн юм уу? Эхэлсэн шүү дээ. Тий. За. Одоо хэлээрээ ууш. Versace. За миний нэ зингийн багаараа, энгийн багаараа. За. За жижигэр ер нь айхтар залуу гэдэг нь За, нэвтрүүлгийн эхнээсээ ингэж тодорхой болсон. Жижигэр би чамд таслаа. За, захирлаа би нэг юм хэлчихье. Би танаг шоуд, партинд байхад хэрэгтэй хүн гэж бодож байгаа өөрийгөө. За жижигэр. Жижигэр чи хэл. Цогтойгийн баг өнөөдөр яг ямар алдаа гаргав? Яагаад би цогтойгийн багийг асах хэрэгтэй гэж бодож байна? Тэгсэн шууд одоо гэж сонсон гэж. Энэ бүх Яагаад алдаа. гэвэл яг манай багийн алдаа бол яг мэдээж би толгойлж байгаа нь үнэн. А гэхдээ манай багийн алдаа бол одно гэж сонслоо. Би бол яг үнэхээр хэрв нэг хүнээ авч хас гэвэл би одно гэчийг авч хаснаа. Яагаад? Яагаад гэвэл угаасаа энэ хүнээс болсон гэж хэлж байгаа. Гэтэ сайн байсан шүү дээ. Тэгснэ тэрвэрлэж өөж байсан. Яасан хасагдсан уу? Гэтэ төслийн хувьд чи сайн байсан Тэгээ шүү. нөө хасагдаагүй онгот нь тэгээд за одоо хоёул яг шинээр Цогтоо. Чи үнэхээр манай хүүтэй чацсан байна. Тийм учраас чамаа яслаа. Тайлбарлаж болох уу? Да сонсъё. Ямтаач бит гурав гоё сэтгэлээр олцоо гэж бодсон. Хин аль болох нөөц болцоо, итгэл сэтгэл зүтгэлт бүхэл зүйлээ гаргая гэж бодсон. Энэ ташрамд хэлэхэд зүгээр ямар нэгэн одоо гурвын туршид одоо хин илүү анхаарал татж байгаа тэр хүн маань жоохон нөгөө хоёроо анхаарч харж чадсангүй дээ гэж би бодож байна. Тэр хасыг үл энэ хүн л байгаа гэж бодож байна. Энэ хүн нэг өмнө 60 гарan илэн 12 жилгээд мэдгүй алдаа гаргасан бол тэр нь явж л байгаа юм дээ. Тэгэд Монгол улсын өнцөг болон бүрт сууж байгаа бүх үзэсгэлэнт эмэгтэйчүүдтэй эмэгтэйчүүдийн баярын мэнд төргийн эмэгтэйчүүдийн эрхийн олон улсын өдөр байгаа эмэгтэйчүүд бүгдээ эрхээ мэддэг байх хэвээр эмэгтэй хүн гэхээрээ л тийм үстэй. Чи одоо заавал гэрээс ихэд хоолоо ин гэсэн үг гэрээс биш. Юу гэсэн үг юм? Тэгэд эмэгтэйчүүдээ сайхан дээдэлдэг Монгол ёс уламжлалаа бүгдээрээ үргэлжлүүлэн дэлхийн бахархалт орноор үргэлж номер 1-т жагсуулна. Баярлалаа бүгд. Оо, батны сонголт нь Revice-тэй салмастай байгаа. Nice. Мэдгүй өгшөө. Ер нь бол зүгээр л ууж иж яхад аль нь дээрээ. Улаан винотоо бол улаан махан дээр, цагаан винотоо бол загсан дээр шүү. Эдрэгийн ерөнхийдөө постуудаас ингээ хаа. Та нар карантинаар өөрийгөө хэр өөрчилсөн бэ? өөрчилсөн. Ямар апдейт хийсэн? За би бол гитар тоглож сурсан. За. Воо. Гоё Би ш. бол Одоо ингээд өмнөхөөс Аха. 2-3 дахин их нөө воркаут хийж гүйдэг болсон. Тэгээд амар хэм амар философик төвшөнд амар их ойлгосон. Цогтой. 74 кг байсан. 70. энэ амар ирчим тийм. Айгүй апдейт. Энэ амар апдейт. Төгсөө. Болно. Би яасан штэ карантинаар чи эргэлт буцалтгүй YouTube руугаа орсон штэ. Аха. Ерөөсөө ингээ хийн хэр зэнгүү амар дуртай би ингээ гэдэг байхгүй. Хүмүүс нөгөө хүмүүс гэртээ байгаа нөхцөлийг Сошиал ертөнцөөр үзлээ. Тэгээд тэгсэн чинь нэг яг ажил болохгүй би ингээ цалгардуулаад зэн ойлгосон байхгүй. Тэгээд нэг ажил болцсон чинь ингээ бүр шаригдчих жоохгүй амар хурдан одоо амархан хийж яаж Эхлэх бол ажлын тал нь тий. Тий. Тэгээ нэг эхлүүлсэн тэгэл ерөөхдөө байнга ингээл хийгээд ангуутар чинь ингээл ажил болчих. Хүмүүс ингэ тийм яриад байдаг штэ. Загвар өмсгч хэрэл нэг тийм бүр ертөнцөөс тасарсан юм шиг тий. Гэтэ яагаад мэнж шүү. Гэтэ жижигээ чи өгшөө яг хажууд нь суувал бас тэмрэн шүү. Оо шүү. Юу мэдрэж чинь зогтож чам хажууд нь суух. Өглөө босоод улаан авсан дээр халахдаг юм шиг санагдчих. Ягаад нэг фильмийн рекламууд нэг тийм үү? Өөртөө ихтгэлтэй залуу та. Шамрын хамгийн сайн имийг хайж байна уу? Хороод 3 4 62 дугаар байрны подволд яг одоо байгаа. Яг одоо залга 82 75 73 21. Хит гинэ. Ай дахиад хажуус нэг хүн орж ирдэг те. Эфэм яг их хит гинэ хөө нэ за. Ай дахиад уцсан. Тийшээ явъя. Зарим амтсан FM-үүд ч бас алдан штэ. Таны сормос унсан л вэ нөө? Таны шамрам эргэсээр л байна уу?
асуудлыг шийдэх гарц олсон. Яа. Энэ бол шамбрамын эмнэлэг. Яа. Эсвэл нэг хажууд Тэгснэ нэг мангар гонгийн тэгснэ нэг машины астачир гэсэн явж байгаа. Тийш тэр шамбрамын эмнэлэг рүү яваад штэ. Хөлдөө машин асаагаад. Ясан бэ? яасан бэ? Ойрт хүүхдтэй болдгоо. Үе найз минь. Тийм миний найз чи ингэж зовж байгаа би үрсээр. Эмэгтэйчүүд имлэхийг сонсоогүй юу? Нэгдүгээр төрхийн ардад зүүн хойдолд нь байдаг. Зүүн замаасаа эргээд ордог. Яагаас тэр яг 300 метр иргэд орсон. хааны нэх. За түр чиний ярьсан үүшиг компани дээр л очиж. Тэгэл Найз нь англиас ирсэн найзууд маань ирээд ойлголт чаддаггүй. Чи болооч тий. Hippocards сонсоогүй юу? Hippocards аппликейшн. данаа үгийг хурдан сурна. Эдрээ өөрөө заана. Ном нь орсон. Ингэсэн одоо онлайн биш байхад л ордог. Үнний хувьд ямар вэ найз? Тэр ойлгомжтой штэ найз минь. Орох гэсэн юм дээр нь цогтоо гэж бичгээд 25 хөнгөлийн шүү дээ. Юу гэж орно гинэ найз? Цогтоо би ч юм дахиад хэлье. Чи сайн тэмдэглээд ав. Цогтоо. Хүүшээ тэр аппликейшн чинь сонгоё. Тэгстэй жоохон байсан ч энэ явдлаас хойш 3 сарын дараа. Үе найз. What's your name? Чи хипо сонгоё да? Yes. Найз нь яг нэг юм өөрөө ус мус сонирхтой. Тэгээ зүгээр юм хажууд байж хат гоё байлтээ. Бид нар бишрэлтийнх вэ тий. За дуга. Энэ ивент итгэж юм яваад байна. За миний найзууд карантинаар янз бүрийн бас гоё хоол идэж чадаагүй байх гэж бодож шин. Найз нь сүүлийн үед нэг юм жоохон шаардлагатай байгаа. Гэтэ бас мэдээж урлагийн том ах нартайгаа бас те одоо барьцхан хайшин. Гэтэ баажи ахын нэвтрүүлэг амар хоол ундтай болоод байна. Тэ? Ялт баажи ах хоёр те бөмбөгтөөд энэ. Тэгээ найз та саяхан орсон байсан шүү дээ. Орсон шин. Амар хийж гэнэ. Амар. саяхан олног орцсон бахаар нь би бүр шарандаа өнөөдөр авчиж байгаа байхгүй. Би илүү хоол өгнө. Миний нэвтрүүлэг баажи ялтах яг одоо сонсч байна. Миний нэвтрүүлэг илүү хоол ундтай шүү. Нөгөө хоёр ч нөгөө юм царайныхан буянгаар авч авчиад байгаа байхгүй. Гэхдээ Тий. хурж байгаа гэж нүлээд байдаг шүү дээ. Манай хоёр ч яг царайны буянгаар авч энэ авчиад. л уг жингээ байцаа турж байгаа гэдэг. Чи боцор юм. Очиж тэр онёгор идээд. Идрээ бишээ жижигэ. Өнөөдөр чиний баяр өдөр юм ба. Уучлаач да. Тэгвэл тулгаач. Тисма! Меня тисма! Тисма! Яасан бэ хана? Яасан мэдвэрөө? Ядчихсан. Гангстер киноны уран бүтээлчид миний араас нэгж явна. Намайг алгах чинь амар маркетинг хийдэг болохоор алах гэдэг шүү дээ. Балер юмнууд. Яагаад вэ хана? За ядчихсан.
Монголын ард түмэнд чинь Yellow гэдэг энэ вайныг баярын ширэнд нь хүргэж өг. Энд чи яадаг вайн юм бэ? Наа чи азарган вайн. Араас намайг хүмүүс нэг чинь би эднийг чулуу хөлгий. Минийх нь заавал хүргэж өгөөрэй. Миний хана яса YouTube ч надаа мó. Хүмүүс чамайг анфоллоу хийгээд байгаа юм уу? Яагаад байгаа юм бэ? Үгүй ээ. Миний Instagram, YouTube-ын дагагч маань улам өсөж байгаа. Шодрог өсөлтлөө би явна. Заавал хүргэж өгөөрэй. За хана би нэг заавал хүргэж өгье. Чи Yellow энэ вайна заавал ч авч өгдөг юм шүү дээ. За тэгээ хана. Баяртай хань минь. Чи минь чаддаг юм шүү дээ. Эцэстээ Монгол дутсан ч ямд юм байгаа да. За. За хана ойлголоо. За би тэр чулуу хөлгий. За. Энэ цагаас хойш хөөрхий ядарч сулдсан Дэнсма өөрийн ирэхгүй ядраад сулдаа тамирдан онлоо. Гэвч өрөөсөө Yellow гэдэг вайна гаргаж ирээд нэг гүдхэн болгодлаа. Арай бас халсангүй 2 болголоо. Яг амдаараа дахиад нэг болголоо. Дахиад ч нэг болгомоор санагдлаа дуртай да Дэнсма. Дэнсма энэ гой вайна уусан учраас өөрийн ирэхгүй сэргээл секси боллоо. Ихо Дэнсма цогтой 2 ардын хүнсгэлийн шодрогоос төлөө үйл хэрэг нь бүтсэн гэдэг. Яг эрхэм мөндөд үзэгчтэй кино урлаг гэдэг бол маш хүнд. Урлагийн хамгийн дээд оройн дээд урлаг байдаг. Тэгэхээр дүрээр нь биш та бүхэн яаж үжиглсэн тэр цаад авьяасыг нь илүү харж байгаа ах гэж бодож байна. Тэгээд өнөөдөр манай продакцийн зүгээс маш хүнд сорилттой энэ олон авьяасыг залуучуудыг ялагчийг тодруулах хэцүү байлаа. Тэгээд өнөөдрийн ялагч манай спонсорын бэлэг болох Хур брендийн гараар хийсэн Монгол элементик шиг гэсэн усны тортгүй цэвэр арьсан цүнхийг бэлгэлж байгаа. Дэнсма босоороо. Хүүхмөх хавтаава бурхан. Аднах цаас. Яхара. За тэгээд хэцүү нэг л ялагчтай. Ингээд одоогийн баг. Ялцаа. Улсын эрдэмийн драмын театр нэг ч удаа үнцний алдаж байгаагүй. Мөрөө. Яа. Гажаа ихтэй ихнэр залгаж байна. Наад энэ цүнх аваарай. За арай. Хайр нах юм уу? За. Гой ууттай олсоо гэж. Цүнх аваарай гинэ яах. За ястах баярлалаа. Монгол брэнд. Гоё. Баярлалаа. Дэнсмагийн юу хэр явж байна? Санхүүгийн контентууд нь. Тэг. Яг нөгөө тэр чинь юу юм бэ л штэ. Сэдвээс амар хамаард юм билээ хүмүүс. Ямар сэдв амар явж байна? Чи бүр энэ хоо барыг бүр ингээд нэмэр байна. Одоо нөгөө хүмүүсийн сонирхлыг татдаг сэдвтэй миний сэдв чинь шалганд байхгүй. Санхүүгийн боловсрол гэхээр хүмүүстэй дагаан за санхүүгийн боловсролтоо нэг анхаарыг гэж харах юм бол үздэг ч юм уу тий. Чам бүр яг хүнд ингээд санхүүгийн зөвлөгөө өгж явахдаа бүр ингээд уйлжсэн удаа байна уу? Наад нэг зэлтийн карта гэдэг уйлжсэн. Надад зөөр яг ингэж Дур цаас гэдэг. нөгөө яг анх эхэлж байгаа юу нь болохоор нөгөө хүмүүсийг саранд төрөвчөө бити даллаасай тий могоо одоо ингээд бити шеэрлээсэй ч юм уу тий наад захын яг тийм санхүүгийн боловсрал байхгүй юм шиг санагддаг. Мөнгө олоод идэг заяа. Олдог цалин орлоготой тэгсэн мөртлөө яг тэрийгэ зөв хуваарлт хийдэг, зарцуулалт хийдэг, яг зөв юмдаа хөрөнгө оруулалт юм уу гэвэл үгүй юм шиг санагддаг. Тэг асууж байгаа асуултууд нь ингээд буруу гэхээр яг уу яаж буруутах вэ одоо чинь? Энэ одоо үнэтэй цанц авсан нь буруу юу? Санхүүгийн талаасаа. Энэ одоо ингээ ганц удаа research цамц авах өмсч болохгүй юу? Дэнсмагийн ярианаас ангуутан зөв бидний нэг айгуу том санхүүдрээ алддаг алдаа хэрэгтэй юмд хянаж чаддаггүй тий хэрэггүй юм дандаа ингэж үрлэгэн байдаг. Тэрийг л би яг өөр төр хэрэгтэй юм дээр татгандаг тий. Ингэж та ер нь бол бүх юм зорилгоноос эхэлнэ л гэж би бүр хүмүүст амар хэлэх хэрэгтэй. Зорилго таны зорилго өнөөдөр яг юу юм? Тэ өнөөдөр байртай болох гээд байгаа юм уу, машинтай болох гээд байгаа юм уу, хүүхдүүдээ сайн сургууль цэцэрлэгт оруулах гээд байгаа юм уу? Яг тэр зорилгоос эхэлнэ. Тэгэхээр тэр зорилго чинь маш тодорхой байгаад зорилгынхоо төлөө тууштай байх юм бол тэр хүсэл үү, хэрэгцээ юу гэдгээ ялгаж салгаж эхэлнэ.
Өнөөдөр яагаад жижигэ гэж байгаа юм? Өнөөдөр энэ хүн жижиг гэнэ үү? Үгүй. Төгсөө. Жижиг юм уу? No. Гэтэ яагаад жижиг гэж байгаа юм? Тэгвэл жижиг гэдэг үг яаж байгаа юм? Жи. Го. Юу гэсэн ч юм бэ? Комеди гэдэг бол хүн болгонтой ингээд зэрэг ярьж болдог амар юм. Гоё. Чи одоо боддоо чи ганцхан цогтойтой ингээд кинод байнга тоглоод байвал тэнэг үстэй. Чи хүн болгонтой ингээд тоглож болно. Өнөөдөр тийм Ой надад энэс өөр яг надад энэ цогтойгоос өөр хамтрагч үнэхээр байхгүй би байгаа. комеди чинь хамтаахт ямар хөвсөлтэй байдаг гэж. Чи мэдгүй. Энэ хоёр ямар амар яг нэг авдрны хоёр арслан шиг бүрэг гэж орж ирээд. Би тэрийг хааж барахгүй шүү. Төрийн хүмүүс байгуулахтай. Мангар олон хүмүүс бид тэр байга нийтдэг гэсэн шүү. Анаар ярьж нийлж хэлдэг байга нийтдэг. Юу нөгшөө? Кампани болцсон. Яа. Эдрийн зур спрайс барагдахгүй маа. Баярлаа. Чиш нүцгэн орж ирсэн үү? Яавса яг нэг юм бас нэг юм байна. Март чек цэцгүүгээр төсөөд ай бүрий. Одоо Минжээ гэж. За ингээд цэцэг шиг гайхамшигтай үзэсгэлэнтэй эмгтээчүүдээ ингээд ирчүүдийн зүгээс зориулсан бяцхан бэлэг байлаа. Тэгээд цэцэг өөрөө өгдөг ч гэсэн энэ баяр, энэ мэдрэмж өгөхгүй юм шүү. Цэцэг мэдлэгээ гоё шүү бас тий. Гоё шүү. Эмгтээ хүн ер нь яагаад цэцгэнд нэг унаад идэв нэг юм гэдэг тий. Энэ нэг эмгтээ хүн чинь цэцэг авахар нэг эмгтээ гэдгийг мэдрээд идэв. Энэ бол бүр яг цэвэр харагдах байдал. Харин цэцэг чинь гоё байхгүй. Тэгэл ингээ харахад гоё юм орж ирж бүр хөө. За ингээд өнөөдөр манай Visual Beauty-гээс та бүхэнд төлөв өгч байгаа. Тэгээд Магида баярлалаа дахин Маклейд хүн болгонд гоё greeting-гүүдтэй байгаа. За тэгээд эрхэм мөндөд төгс танд олон улсын эмэгтэйчүүд ирэх хамгаалалт өдрийн дүргий. За төгсийн өмнөр энэ 100 Incanto Amiti Salvatore Ferragamo за мэдгүй. Амар Франц ачаа үсний андаа гэсэн. Вау. За халаад байна. За Visual Beauty-гээс ингээд мөн жижигэ танд. За энэ янз бүрийн for men гэж ямар ч эрэгтэй хүн болсон байна. Тэгээд Paul Smith. Hello you. Yes. Яа, Малтад 14 хоног сурсан маань үнэхээр хэрэг боллоо. Баярлаа. Өчигдөр уртуудаар насрыг хүсэгнэ. Намайг Бомби гэдэг. Home party гээд нэх гоё юм байх гэд бодоод ирсэн чи намайг юусоо тоодгүй. Яг уу эдрийн найзууд айгуу дажгүй хүмүүс байх шиг байна. Эднэр ч ууг нь цөмөл авсан л да. Тэгээд дөрөвчлэн оорой дээр гарах юм байх уу. Эдрээс хань уугаад балаа юм яриад ах юм очиж байгаа талуунаад хэлнэ. Чиний ямар нууц кунфу байгаа ч юм. Миний нууц кунфу шүү дээ. Би хэлэнд амар сайн. Огт мэдхгүй хэл байсан ч гэсэн чи энэ үгийг хэлдэг гэдэг юм ингээ яг хэлчихдэг гэх юм уу? Тий, ер нь бол. Вау. Ингээ хэлж чаддаг. Тэгээд бас пив амар. Тэрийг шууд яа. Ихтэй уусаа герман оюутан. Willst du mit mir trinken? Ja, ein bisschen. Klar. Ein bisschen, ja. Zusammen. Энэ юу болж байгаа? Би бас жоо ойлгосон. Нийс хүн. Чутгаан. Энэ 100 яг ирчүүд ингээд нормалны мөнгөөр ингээд нормалны сайхан гой хувцлыг үйл яг юу өмс хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ ер нь би ингэж боддоо шүү дээ. Эрэгтэй хүмүүст ингээд зүгээр байх ёстой нөгөө нэг юмнууд үүдэн шүү дээ. Яг уусаа байгаад. Гэхдээ миний бодлоор за нэг саарл бэлтгэл юм заяа. За. Тэгээд хар цагаан ийм сул тишерт. Окей. Нэг бариу V-neck тишерт. Тэнгүүтээ нэг ийм джинсэн хүрэн байдаг шүү дээ. Джинсэн яг, нэг biker leather савхи яг. Тэгээд нэг нөгөө нэг юм явлаа юм хэлчихлээ шүү. Юу гэдэгсээ Та надад юу ч байдгүй шээ. Гэхдээ нэг цогцолгоо цогцолгоо. бүүц үүдэг шүү дээ. Ширэн юм нөгөө юм military boots.
Өсөөж жоохон хөнхий мэдчихэж шүү. Яг Ийм дахт болчих гэж. Зүгээр нэг юм Nike Kate мэдгээ хэлж штэ. Зинкер джинс те гар бүгд чи нөхдөд байгаа юм яриа. Яг одоо ингэ скан аваад цэнгүүнийг юм байгаануудыг ярьчихлаа. Тэгээ чи өглөө уцнууд нь ихсэн юм уу? Эсвэл би чамаас ганц л юм асууя. Би чамд ингээд за болцоон дээр ингэ явлаа гэж бодъё те. Болцоон дээр очлоо. Болцоон дээр байгаа залуу чинь яавал чамд амар цэвэрхнээр найз нь мөнгөтэй шүү гэдгээ баталж болох бай. Өөртөө ихтэй байдлаараа л ер нь би хинбэ гэдгээ амар сайн харуулцдаг гэх юм уу те. Зүгээр нөгөө хэлж байгаа үг үйлдэл одоо эмэгтэй хүнтэй харьцаж байгаа үзүүлж байгаа соёлоороо хүртэл цаагаараа би хинбэ гэдгээ харуулцдаг учраас нэг тэрийг би мөнгөгүй дээсэл би боловсралтай боловсрал соёлтой соёлгүй гэдгээ зүгээр л үйлдэл үг шууд харуулцдаг гэж би боддог. Одоо дүнгэж болцож эхэлж байгаа одоо ингээд өсвөр насны залуучууд маань байгаа тий. Тэдэн маань ингээ эмгтээчүүдтэй болцохдоо магадгүй жоохон буруу арга барилтай ч юм уу буруу сэтгэл төрүүлж магадгүй шүү дээ. Чи яг одоо 17 настай дүнгэж болцож эхэлж байгаа эрэгтэй дүүдээ одоо за бүр ингээ 180 м өндөртэй болцсон гэдэг. Харахад бол том залуу тий. Тэр дүүдээ чи юу зөвлөх вэ? Эмгтээ өмтөд болцоон дээр яаж гой болцох вэ? Манай дүү 15 таахгүй төрсөн эртээ дүү 15 таа. Тэгэхээр 15 таа дүү 17 таа дүүнэрт би юу ч хэлэхээр эмэгтэй хүнийг болцоон төрсөн бол анхнаасаа шууд би чамаа болцоон төрсөн учраас өнөөдөр би тооцоогоо нэ би даана гэдгээ шууд хэлчихвэл баг зүгээр. Тэгээд эцэст нь ингээд амар гоё конец фильма гэдэг амар гоё дуусгах хэвээр. Зүгээр хийсэндээ байгаа фильма ганц үнсчихв. Яаж болцоогоо төгсөх юм тэгвэл? Магадгүй би гарнаас ч хөтөлбөр байна гэвэл би шууд хэлээсэй л гэж гисэн. Би гарнаас ч хөтөлбөр ч юм уу тийм бодоод авахгүй шуушуулах. Үнсмээр бол би ч наацалтай юм. Па тэн дээр алдчих. Би тэн дээр алдчих амсгаа. Би хүчээр барингууд гараад татдаг байхгүй моцтой. Би нэг юм дээр яг энэ дээр яг хэлэх гээд байна. Яг эдрийн асуултан дээр яг зур анханасаа яг болцоо олвол яг санхүүгийн бодлоос хизээч нөгөө нэг эмэгтэй хүн санаа зовхсгүй байхгүй. Тийм тий. Хизээч яана энэ мөнгөтэй бол яана энэ үнэтэйг навчвал яг бол юм гүлэлцөө юм баймааргүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүнийг амар тийм багчлаад байна штэ. Тэр хүн ч гэсэн нааг ингээд амар хүндэлсэнгүй гэж аав штэ. Тэнгүүтээ тэр мөнгнөөс илүү сандлын ингээд эхлээд төрүүс суулгаад тий. За ингэнгүүтээ такси максинд ингээ яхад хаалган онгоолгож өгөөд энэ жижиг юмнууд чинь эмэгтэй хүн хураад жийдэг байхгүй. Тэгээд бас юм шүү. Хамгийн тэнэг юм дэгхгүй. Одоо ингээл болцъё гэж хэлчихэл те. Уулзаал тэгэл одоо яах вэ гэхээр харин одоо яах вэ? Гээ суухаар амар тэнэг өдөг байхгүй. Яах вэ гэхээр харин яах вэ гэдэг. Харин тэгээ тэрний оронд одоо яах вэ гэхээр одоо хоёлаа эхлээд ийшээ явна. Дараа нь ингэн гэд одоо ингээд нэг юм нөгөө охиноосоо асуугаад байхгүй. Яах вэ гэж бараг асуулгаад байхгүй. Тийм байх амар чухал байдаг шүү. Энэ бол мөнгө хэрэггүй шүү дээ. Энэ бол зүгээр цэвэр сэтгэлгээ байхгүй. Одоогийн хувьд нэмж миний хувьд бол эхнээс ахуулаад яг зөв цагтаа зөв газараа яг халамжийг бүр ингээд нөгөөт чи худлаа тоглож болж штэ. Йоо ямар хөтөн байна гэд. Шууд билэн тий. Тэгээ жоохон байсан ч жагаад алуу гаранд даарцсан биш штэ. Эмэгтэй хүн ерөнхийдөө за энэ анхны болцоо юу олон удаагийн болцоо юу гэдэг бас нэг юм ундаа штэ тий. За анхны болцоог асуугаад байгаа штэ тий. Тийм штэ. Анхны болцоо 17 гэдэг чинь энэ анхны болцоо гэхээр эмэгтэй хүн ч гэсэн ер нь бол за таалагдаад цаашид үргэлжлүүлэх үгүй юу гэдгийг шийдэх болцоо үстэй. Тийм шүү дээ. Олны өмнө эр хүн одоо тэр энэ минийх шүү гэдэг юмыг айгуугаа дархлаа үүсгэх юм зүүн юм. Ийм нэг зүүн юм жижиг юм хайчих хэрэгтэй гинэ. Тэ яг ингээд олны өмнө янгуутай зүгээр нэг юм ангуут нь одоо амьд хөгжмийн нэг газар ч юм уу тийм эсвэл бол нэг бүгдээрээ хоол иж байгаа газар ганцхан бит хоёр ширээд би нэг зүгээр чам зориулж яасан өнөөдөр би чам зориулж байгаа зэрэг хийл тоглож энтер тэ. Тэ яагаад зүгээр л яг тиймэрхүү юм айгүй юм романтик надаас авахгүй яасан. Наач айгүй үнэхээр үнэн шүү. Хаан байгаа нь хамаагүй байхгүй. Бүгд ингээд яг бодож авал яг тэр ирчүүд энэ шиг юм бас сэтгэдэг байж гэж бусад болцож байгаа хүмүүсийг Азаг нүдгэл яг юм өөрийнхөө яг тийм хүчийг жижиг гэмээр л харуулчих хэрэгтэй байгаа. Би зүгээр нөө эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болохоор арай өөр юм ярьж байгаа. Окей, дүүд хэл. Тийм, зүгээр нөгөө нэг 10 жил байхад ингээд нэг эрэгтэй хүүхдүүд нэг юм жоохон юм одоо нэг жоохон юу гэх юм бэ? Нэг юм эмэгтэйчүүдийн би өөрөө тийм байсан юм аа. За буруу яачлаа. Үнэхээр амнаас бүр суурчлаа. Цогтоо хүсээ. Халтаа байсан юм байна. зүгээр ингээд
сургууль руу шилжиж мэлжин мингүүд эмэгтэйчүүдийн нөгөө эрх ашиг ингээд яаж хөндөгддөг вэ гэхээр тэгээ одоо ингээд жоохон нөгөө магадгүй эрэгтэй хүмүүс ингээд нөгөө шохоорхоод ингээд үдж байгаа хэлбэр боловч яг хэсэмдээ нэг амар муухай юм нэг юм эмэгтэйчүүдийн хүчирхийлэл стил энэ яг өнөөдрийн нийгэмд одоо ингээд төгс рүү алгадах Зодож үздэг эсвэл нөгөө ингэж мингэх Нүрийн угаа. цасаар угаах Дэвчэн татах. Хөх ургаж яхад хөх рүү ингэж Яа тэр бүр Тэр амар хүндүр. үгүй тэр чинь өөрөө амар тий. би нэг надад амар нэг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр учраас одоо нөгөө team соёл одоо харьцангуй бас нөгөө бидний үеийг байсан өсвөр настай харьцуулахад гайгүй байгаа. Одооний өсвөр настай бид нар ч илүү баруунлаг болсон учраас. Тэгэхээр team юм хэрвээ байдаг бол магадгүй өсвөр насны залуучууд байна. Тэрийг бас илүү анхаараасаа гэж өсмөр байхгүй. Үстэй яа цогтой таваа. Tell me all about it. Gangsta. Gangsterууд. Ярсраад. Бигчи. Бид нар чөлөөтэй байж гин, хүснээрээ ууж гин, шалтах доо шалтын. Бид нар угаасаа гоё оролцогчд. Энэ бол хамгийн гоё дугаар. Энэ бол эдрээс home party. Чиний уушх хэвээр ном, үзэх хэвээр парти. Одоо тэгээд дай. Цогтой. Can you please tell about your Versace shirt, bro? You got fashion next level, bro. Их стучин одоо би очихгүй. Чиний fashion next level байна. Чи өөрийнхөө загварын талаар яриач, bro. Би угаасаа Bomb Fashion. Энэ бол миний хэм маяг Versace. Ингэж сайхан соёлтой шоучаад би гэрлүүгээ хайрсаач. Бодоод ирсэн чи. Эдрийг хэлсэн үгэнд нь ороод би энэ үгнүүдийг яаж зоовоо? Цагаасаар дуусаагүй байгаа шүү дээ. Харин би магааш өглөөд нь уул боовоо. Yo, to be continued. Энэ social дээр аваа тахлах бүгд өргөлөө лайкатаар скрин аваа. I'm bringing sex and back. Yeah. The mother boys don't know how to act. Yeah. I think it's special what's behind your back. Yeah. So turn around and I'll pick up the slack. Бодод байхын яаж энийг гүйчих вэ? Гүц хэрэгцүү. Гүц хэрэгц. Талигэд испагас сагуугийн зүрх аваад бараагүй. Ямар ч өндөр охин байсан загварын ертөнц барахгүй төгссөн. Оси итри драмын театр. Одоо яаж гүцхвтэй? Хоёрхан Монгол одноо гэлцэн их зүйлсийг батна. Нөгөөх нь ус итри драм театр.